Spirited Away хүүхэлдэйн киног үзсэн хүмүүс Камикакуши буюу бурханд нууцлагдсан гэх үгийг магадгүй мэдэх байх. Японд хүүхдүүд учир битүүлгээр алга болох үзэгдлийг бурханд нуугдсан бурхнаар далдлагдах гэж нэрлэдэг. Энэ нь хүмүүс ялангуяа хүүхдүүд бурхан сүнс эсвэл ёрын амьтдын ертөнцид орж хүн төрлөختний нийгмээс алга болдог гэх итгэл үнэмшилтэй холбоотой байдаг. Бурханд нуугдах үзэгдэл ихэвчлэн хүүхдүүдийн дунд тохиолддог. Өнөөдөр бидний ярих гэж буй хэрэг бол Японы 3 том нууцлаг алга болсон хүүхдүүдийн хэрэгүүдийн нэг болох 4 настай Шиня Мацуокагийн алга болсон хэрэг юм. Ибараки мужийн өмнөд хэсэг байрлах Ошику хотод аз жаргалтай нэгэн гэр бүл амьдардаг байжээ. Эцэг Масанобу Мацуоко эхнэр Кейконоор 3 хүүхэдтэй байсан, нэг охин 2 хүү. Том хүү Шиня Мацуока 4 настай, бага хүү нь 2 настай байсан. 1989 оны 3 дугаар сарын 5-нд эхнэр Кейко Мацуоко нэгэн утасны дуудлага авчээ. Тэр дуудлагад хамаатан нь түүний ээж нас барсныг мэдэгдэж оршуулгад ирэхийг хүссэн байна. Үүнийг сонсоод Кейко ихэд гашуудсан бөгөөд нөхөр Масанобу эхнэрээ тайвшруулж ажлаасаа чөлөө аван маргааш нь явхаар чемоданаа бэлдэв. 3 дугаар сарын 6-ны өглөөний эрт Масанобу эхнэр хүүхдүүдийн хамт Такушима мужийн Камацошима хот дахь эмээгэндээ хүрчээ. Тэр өдөр гэр бүлээрээ оршуулгад оролцсон бөгөөд яарж ирсэн учраас зочид буудал урьдчилан захиалаагүй байлаа. Харин хамаатных нь гэрт сул өрөө байсан тул тэднийг буухыг урьжээ. Тэд Кейкогийн ээжийн гэрээс 60 км-ийн зайд орших Шинко хотод хүрч ирсэн байна. Хамаатных нь гэр нь уулын бэлд уулсын дунд байрлах амралтын байшин байсан бөгөөд байгаль нь үзэсгэлэнтэй зөвхөн уулын бэлээс дээш гардаг нэг л замтай байжээ. Гэр бүлэрээ эхнэрийнх нь хамаатны гэрт амар тайван хонсон байна. Дараа өглөө эрт тэд бүгд сэржээ. Хамаатнууд нь өглөөний хоол бэлдэж байх цуур эхнэр нөхөр хоёр хүүхдүүдэд дагуулan гадаа агаарт салхинд байлаа. Удалгүй буцаж орох гэж байхдаа тэд байшингийн өмнө байх байшин руу хүрэгдэх чулуун шат руу өгсөв. Шат нь нилээд өгсөөр бөгөөд хүүхдүүд жаахан ядарч байсан ч тэднийг тэрж хамтдаа явж байсан. Гэрийн үүдэнд хүрэхийн өмнө 4 настай хүү Шиня аавынхаа хувцсыг татаж би гадаа жаахан тогломоор байна гэжээ. Масанобу үүнийг зөвшөөрч баг хүүг дотогш оруулаад дараа нь хамт гарч тоглоё гэж хэлв. Тэр баг хүүгээ эхнэртээ өгч дотогш орсны дараа Шиняг жаахан тоглоулаад ирээгээд үүд рүү буцан гарчээ. Гэвч гадаа гартал хүү Шиня байсангүй. Тэр хүүгээ ойрхон тоглож байгаа гэж бодоод эргэн тойронд хайсан ч шатны ойролцооч байшингийн хажуугийн бут тунд ч олдсонгүй. Ердөө 20 орчим секундын дотор 4 настай хүүхэд ор мөргүй алга болсон байлаа. Эцэг Масанобу хаасаагүй хайж нэрийг нь дуудсан ч ямар ч хариу байсангүй. Тэр даруй эхнэр болон хамаатнуудаа хэлж цаашлаад хөршүүдийн хамт бүгд хайлт зохион байгуулсан ч үр дүн гарсангүй. Сандарсан тэд цагдаад мэдэгдэв. Хүүхэд сургаггүй алга болсон хэрэгт цагдаа нар маш их ач холбогдол өгч олон тооны цагдаа гал сөнөөгч сайн дурын иргэд оролцсон 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хайгуулын баг илгээв. Гэвч ямар ч улмөр олдоогүй. 3 дугаар сарын 8-нд хайгуулыг улам өргөжүүлж 200 гаруй хүн оролцсон ч үр дүн гарсангүй. Цагдаа нар орон нутгийн орсон суугчдаас мэдүүлэг авч шалгасан боловч тэд Мацуоко болон тэдний гэр бүлийнхнийг танихгүй тийм хүүхэд хараагүй гэсэн байна. Хөдөөний ажилчид ч гэсэн тухайн өдөр ямар ч хүүхэд сэжигтэй хүн тээврийн хэрэгсэл эсвэл сэжигтэй дуу чимээ сонсоогүй гэж. Хайгуул өдөр ирэх тусам үргэлжилсэн ч сайн мэдэрсэнгүй. 3 дугаар сарын 16-нд олон хоногийн турш үр дүнгүй хайсан Масанобу эхлээд эхнэр 2 хүүхдээ тайвшруулахын тулд гэрлүүгээ буцаахаар шийдээд байлаа. Харин тэр орой хамаатных нь гэрийн утас дугарсан байна. Масанобу ч утсыг авч таарав. Утсан дээр 30-аас 40 орчим насны эмэгтэй хүн ярьж Мацуоко хатагтайтай ярих гэсэн юм гэж хэлв. Ингээд Кейкоч утсыг авч ярьсан байна. Харин өнөөх эмэгтэй би Накахаро Марико гэдэг хүүхдийн ээж Сейкей цэцэрлэгийн сар бүлгийн эцэг эхийн төлөөлөгч байна. Шиня сургаггүй болсныг сонссон цэцэрлэгийн хамт олон танд эмгэнэл илэрхийлж бэлэг илгээхийг хүсэж байна гэж хэлжээ. Кейко энэ үгийг сонсоод сэтгэл нь хөдөлж талархал илэрхийлээд утсаа тавьсан байна. Гэвч дараагийн өдөр тэд Ибараки муж руу буцаж хэд хоногийн дараа Кейко уг эмэгтэй ярьсан Сейкей цэцэрлэгтэй холбоо барьжээ. Гэтэл багш нь манай сар бүлэгт Накахара Марико гэдэг нэртэй хүүхэд байхгүй. Эцэг эхийн төлөөлөгчөөр тэм хүн томилогдоогүй. Цэцэрлэгээс ямар нэгэн эмгэнэл илэрхийлэх арга хэмжээч зохион байгуулаагүй гэж хариулсан байна. Сандарсан Кейко энэ тухайга яаран нөхөртөө хэлв. Нөхөр нь энэ утсаар залгасан хүн бол манай хүүг авч явсан сэжигтэн байж магадгүй гэж бодсон байна.
Үүнийг баталгаажуулахын тулд тэр даруй цагдаад мэдэгджээ. Хүүг сургаггүй болох үед цагдаа нар энэ хэргийг барьцаалах эсвэл хулгайлах хэрэг байж магадгүй гэж үзээд хамаатных нь гэрийн утсанд бичлэгийн төхөөрөмж суйрлуулсан байж. Гэвч цагдаа нар тэдэнд тэрхүү дуудлагын бичлэг алдагдсан гэж мэдэгдэхэн тэр. Тухайн үед утасны хяналт дуудлагын хаягийг мөрдөх технологи байгаагүй тул мөрдөлт тэндээ тасалдсан байна. 20 секундын дотор алгуулсан энэхүү хэрэг явдал хэтэрхий учир битүүлэг шинжтэй байсан тул Япон даяар дуулан тарьж хэвлэл мэдээлэл Японы 3 том бурханд нуугдсан хэрэгүүдийн нэг хэмээн нэрлэж шуугуулжээ. Хожим 1996 онд нэгэн телевизийн суваг сүнслэг хүчээр сургаггүй болсон хүүхдүүдийг олохоор оролдож хөлсний зүн бэлэгтэн хүнийг оролцуулсан нэвтрүүлэг гаргасан байна. Гэхдээ мэдээж ямар ч үр дүн гараагүй. Хэрэг гарснаас хойш Шинягийн гэр бүл телевизийн нэвтрүүлгэдэд оролцож Япон даяар хүүгээ хайхаар аялжээ. Гэвч тэд Шинягийн талаар ямар ч тодорхой уулмөр олоогүй байна. Телевизээр гарсны дараа улс даяар олон хүн Шиняг харсан байж магадгүй хэмээн мэдээлсэн ч итгэж болох үс гэрч маш цөөн байлаа. Хамгийн итгэлтэй гэж үзэгдсэн гэрчийн мэдүүлэг 2000 онд гарсан бөгөөд энэ нь Кейкогийн найзын найз байсан хүн юм. Тэрээр хүүг алга болсны дараа сард Токушима мужийн нэг эрэг орчимд Шинягийн төрхтөө төстэй нэг хүүг харсан гэж. Түүний хэлснээр 30 орчим настай нэг эрэгтэй хүүг тэврэн яваа харагдсан бөгөөд тэдний хоорондын харилцаа эцэг хүү шиг байгаагүй байж. Нөө гэрч хэлэхдээ хэрвээ жинхэнэ эцэг байсан бол хүүхэдтэйгээ ярилцах дуудах байсан байх. Гэтэл тийм зүйл огт байгаагүй. Харин хүүгийн царай Шинягийн төрхтөө маш адилхан байсан гэж гэрч хэлжээ. Энэ гэрч Токушима мужид өссөн бөгөөд Шинягийн сургаггүй болсон хэргийг мэдэж байсан учраас хүүхдэд ойртон нүрийг нь шалгахыг оролдсон байна. Гэвч тэр агшинд хүүхд тэврэн явсан эрэхтэй хүүхдийг нууцлах гэсэн мэт яран ойролцоо байсан цагаан машин цун алга болсон гэж. Харин зарим хүн энэ хэрэгт хойд Солонгосын хүн хулгайлах ажиллагаа хамаатай байж болзошгүй гэж таамагласан. Учир нь 1980-ад онд хойд Солонгос Япон иргэдийг хулгайлсан асуудал нэлээд ноцтой асуудлыг дагуулсан юм. Ийм сургаггүй алга болсон тохиолдол бүрийг хулгайлагдсан байж магадгүй гэж үзэх нь тухайн үед хэвийн зүйл байлаа. Гэхдээ тухайн үеийн хойд Солонгосын удирдагч Ким Жон Ил өөрөө хэлэхдээ хойд Солонгосын хулгайлсан хүмүүсийн ихэнх нь өсвөр насныхан болон насанд хүрэгчид байсан. Зорилго нь тэднийг ашиглан Япон хэл соёлыг заалгах тагнуулын агентуудыг сургах байлаа гэж мэдгдсэн байдаг. Тиймээс ердөө 4 настай Япон хэлээрч бүрэн ярьж чаддаггүй бага насны хүүхдийг хулгайлах ямар ч шалтгаан байхгүй тул энэ магадлал маш бага гэж дүгнсэн байдаг. Харин хүүхэд алга болсноос бараг 30 жилийн дараа буюу 2018 оны 1-р сард Айчи мужийн нэгэн том худалдааны төвийн ариун цэврийн өрөөнд нэгэн залуу ухаангүй байдалтай олдсон байна. Цагдаа нар түүнийг авран авч эмнэлэгт хүргэсэн бөгөөд ухаан орсны дараа байцаахад тэр хэвийн ярьж чадахгүй ойлгомжгүй байжээ. Харин цаасан дээр ганц хоёр үг мөрөө бичиж S61 гэж тэмдэглэсэн байв. Харин энэ S61 нь Японы Шово 61 он буюу 1986 он өөрөөр хэлбэл түүний төрсөн он байж магадгүй гэж дүгнсэн байна. Харин өнөөхөр бүрэн ухаан орсны дараа тэр залуу намайг Вада Цацута гэдэг би оргож гарч ирсэн 17 жил гэрийн хорионд байсан гэж хэлжээ. Өнөө залуу хэлэхдээ миний бага насны хамгийн эртний дурсамж бол 4 настай байх үеийнх. Би аав ээжтэйгээ хамт байсан. Гэхдээ нэг удаа нэг машинд суусан. Дараа нь сэрэхэд нэг ахын гэрт байсан. Тэр хүн намайг гэртээ хорж гадагш гаргадаггүй байсан гэж ярьсан байна. Энэ залуу 2013 онд телевизээр сургаггүй болсон хүүхдүүдийн талаарх мэдээг үзээд энэ ах магадгүй намайг хулгайлсан хүн байх гэж ойлгож зүгтхаар төлөвлөгөө боловсруулжээ. Эцэст нь гэрийн эзний гэртээ байхгүй үед тэр зүгтж гарч чадсан байна. Явхаас өмнө хаалганы хажууд байсан самарт бичээстэй Вада гэсэн үгийг харж түүнийг цээжилж авсан байна. Хожим цагдаад өгсөн Вада Цацута нэрний Вада нь үүнтэй холбоотой байжээ. Цагдаа нар энэ мэдүүлгийг сонсоод энэ нь хүүхэд хулгайлж гэрийн хороонд барьж байсан хэрэг байж болзошгүй гэж үзжээ. Гэвч Вада өөрийн ярьж байсан өнөө ахыхаа байшингийн байршлыг огт санахгүй байсан тул мөрдөн шалгах ажиллагаа зогсон байдалд орсон байна. Иймээс цагдаа нар түүнийг олон нийтийн хайгуулын телевизийн хөтөлбөрт оролцуулсан. Нэвтрүүлэг цацагдсны дараа интернетэд нэгэн бичвэр олонний анхаарлыг татжээ. Энэ Вада гэдэг залуу 1989 онд сургаггүй болсон Шиня Мацуоко биш үзгэсэн байлаа. Хүмүүс Вада болон Шинягийн бага насны зургийг харьцуулж үзэхэд хөмсөг нүдний хэлбэр царайны бүтэц маш адилхан байсан.
Түүнчлэн Вада өөрөө 4 настайдаа танихгүй хүнд хулгайлагдсан гэж ярьсан нь Шиньягийн алга болсон нөхцөл байдалтай тун төстэй байлаа. Гадаад төрхөөрөө тун төстэй байсан ч үнэхээр итгэлтэй байхын тулд ДНХ-гийн шинжилгээ хийх шаардлагатай болсон. Тиймээс Токушима мужийн цагдаа нар шуурхаа ажиллаж Мацуокигийн гэр бүлийг олж Вадагийн ДНХ-тэй харьцуулалт хийжээ. Гэвч шинжилгээний дүнгээр Вада Мацуокигийн гэр бүлийнхэнтэй ямар ч холбоогүй болох нь тогтоогдсон байна. Энэ мэдээ гарсны дараа олон хүмүүсийн сонирхол буурч хэргийг сонирхох хүн цөөрсөн бол Мацуокигийн гэр бүл дахин гүнзгий сэтгэлийн хямралд оржээ. Ингээд 30 гаруй жилийн дараач бид Шинья хайцсан ердөө 20 секундын дотор яг юу болсон гэдгийг мэдэх ямар ч боломжгүй хэвээр байна.